суугаагүй гэрүүл болоогүй байгаа бүсгүүчүүд эфир рүү холбогдоод яагаад одоо болтол хүнтэй суугаагүй байгаа шалтгаанаа тайлбарлах юм байна. Тэгээ ер нь бол гэрэлтийн нас бол ингээд үе цаг үедээ ингээд нэг юм уламл хожуу болж байгаа юм байлээ. За ер нь нэг 15 6 нас хүрэхэд дээр үед баг 100 жилийн өмнө бол нэг 15 нас хүрээл тэгэл хүмүүс гэрэлдэг байсан бол 15 16 та гэрэлдэг байсан бол энэ нас ингэж хойшилж явсаар угаад за одоо бол яг ингээд нэг юм Европт бол гэрлэх хамгийн одоо дундаж нас бол 37 орчим гэж орны соёлоосоо болоод тэгдэг юм байна. Тийм учраас өнөөдөр 30 наст авсан ч гэр бүл болоогоогоо бүсгүүчүүд холбогдож яагаад одоо болтол хүнтэй суугаагүй байгаа шалтгаанаа холбогдож ярилцах юм байна. Эфирт холбогдох утасны дугаар 77 77 38 83 гэдэг утас руу залгаж холбогдно. За бас гадаадаас 77 77 88 30 гэдэг дугаар руу залгаж бидэнтэй энэ талаар ярилцж болно. За ер нь болж игэл уг нь яг ингээ нөгөө өөрөө 30 наст авсан бүсгүүчүүд холбогдоод ягаад одоо болтол хүнтэй суугаагүй байгаа шалтгаанаа тайлбарлуул илүү сонирхолтой байх болов. Гэхдээ магадгүй зүгээр яг таны эргэн тойронд 30 гарцсан гэхдээ ингээ нөгөө хүнтэй суугаагүй байгаа хүмүүс байгаа бол таа ч гэсэн яг мэдээж хөндлөнгөөс хүний шалтгааныг хэлэх дүгнэх муухай утгагүй байх л да. Гэхдээ ер нь бол манайхан ч бол ингээ нэг юм 25-аас хойш ялангуяа ингээ их сургуулаа төгсчүүл тэгэл хүнтэй суугаач ямар сандаа цагаан сараар бол тий хүнтэй суугаагүй хүмүүс бол бүр заримдаа бүр яс хавталцал асуудаг ийм онцлогтой юм байлээ. Тэгэхээр тэр тал дээр бол магадгүй таны эргэн тойронд хүнтэй суухгүй байгаа хүмүүс байгаа бол та зүгээр жишээ нь тэр хүмүүсийн одоо хүнтэй суухгүй байгаа шалтгааныг нь биш харин зүгээр таны хувьд 30 наст авчаад хүнтэй суухгүй байгаа ямар бодолтой байдаг вэ гэдэг тал дээр бас хүмүүс эфирт холбогдож энэ талаар ярилцж болно. Одоо бол гэрэлтийн нас жилэрх тусмал илүү хойшилж байгаа юм байлээ. Сургууль соёл гэдэг юм уу. За ингээд эфир рүү холбогдоод энэ талаар бидэнтэй ярилцж болно. Та сайн уу нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ өдөр болгон хөтэлдэг. За өнөөдөр бол онцгой шалтгааны улмаас би гэнтийн байдлаар гэрлээг оруулж хөтлөхөөр болж байна. За 77 77 38 83 гэдэг утсаар Монголоос холбогдсон 77 77 88 30 гэдэг дугаараас гадаадаас IP дугаараасаа гадаадаас энэ утас руу холбогдож ярилцах юм аа. Тэгээд өнгөрсөн 7 хоног болохоор юу байсан бэлээ? Ирчүүд холбогдоод тэгээд 30 наст авцсан. Гэхдээ би одоо хүнтэй суугаагүй байгаа. За яагаад хүнтэй суухгүй байгаа шалтгаанаа бас тайлбарлсан юм байна лээ. Тэгээд ер нь бол маш олон хүмүүс яагаад хүнтэй суухгүй байгаа шалтгаанаа тайлбарлаад залгасан байд юм байна. Тэгээд яг одоо 30 наст авцсан хүмүүст залгасан. За бас ер нь бол өмнөөс нь одоо манай тэр нэг хүн одоо болтол хүнтэй суухгүй байх юм. Бүр хүнтэй сууя гэж яарахчгүй байж гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг юм. Хүнтэй суух гад тэгээд яг ингээд хүссэн хүнтэйгээ таарахгүй байна. Ер нь бол хүнтэй суух шаардлага байхгүй ч гэсэн бодолтой ийм хүмүүс бол сонирхолтой байдлаар холбогдож энэ үзэл бодлуудаа бас хэлсэн байдгийн байна лээ. Тэгээд өнөөдөр бол уул нь эхлээ зүгээр яг эмэгтэйчүүд залгаад яг энэ талаараа ингээд нөгөө ярилцаад явбал илүү сонирхолтой юм байна. Яагаад 30 наст авчаад хүнтэй суухгүй байна? Энэ таны бодлоор одоо юу гэдэг нэрээ нийгмээс буюу эргэн тойрны хүмүүс хэрэг одоо юу гэдэг таныг хүнтэй суугаач гэж шахаж जैन. Тэр нь танд ямар санагддгүү гих мэтчлэн энэ тал дээр бас хүмүүс харин үзэл бодлоо хэлвэл зүгээр юм байна гэж бодож байла. Тэгээд нэвтрүүлгийн нэг лайвын доорж гисэн хүмүүс комментоор яг энэ хүнтэй суух тухай эсвэл хүнтэй суух цаг болсон болоогүй гэдэг маргаан бол нэлээд явдаг. Зүгээр цагаан сараас бусад үед ч гэсэн манайхан болов. За хүмүүс болохоор за ер нь бол тэгээ энэ дээр би комент дээр ч гэсэн хүмүүс юуна саналуудаа бичиж болно. Яагаад хүнтэй суухгүй байгаа юм те ямар учир шалтгаантай байна? Нийгмээс эргэн тойрныхноос нь ямар дарамт ирдгүү гэх мэтчлэн. Тэгээд одоогоор бол яг ингээ нэг за яг хүнтэй ийм шалтгааны улмаас хүнтэй суугаагүй гэсэн ийм юу болол комент бол ирээгүй байна. За нэг сонсогч холбогдож байна. Эхний сонсогч. Байна уу? Сайн байна. За сайн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За манай нэг найз байдаг л да одоо 30 нэлээд гарцсан. Тэгээд одоо хүнтэй суудаггүй. Энэ залуу байдаг. Тэгээд энэ талаар би өөрийнхөө оронд тавьж үзсэн. Тэгээд ер нь бол альва нэг зүйлийн хорн гарна гэж ярьдаг шүү дээ, тэ. За. Тэгжээч хүн амьтантай сууж амьдралаа зохиож байгаа болов гэсэн бодолтой байгаа. Өөрөө ч гэсэн тийм нөхөө бодолтой байдгийг. Тэгээ ер нь зүгээр нэг тэгж 30 гарчлаа хүнтэй суу юм уу гэсэн өөрөө бол нэг тийм яарсан бодол байхгүй. Яарсан бодол бол байхгүй. Гэхдээ мэдээч нөгөө нэг юу яадаг юм шиг байгаа.
одоо нэг монголчууд одоо энэ эрт хүүхэд хинзэдлээ, эрт хүнтэй суухгүй хүүхэд хинзэдлээ гэсэн асуудлууд байдаг шүү дээ. Аав ээжээс нь ар гэрээс нь одоо нэг хүүхэдтэй болгосон шахалт үзүүлдэг. Энээс болж хүмүүс бас их буруу алхам хийдэг юм шүү. Яаж хүнтэй суудаг, тэгээд эцсийн дүндээ гэр бүл савлалт үүсдэг, хүүхэд өнчрөх гэдэг зөндөө асуудлууд байдаг юм шүү. Та жишээ нь өөрөө хэдэн настайдаа гэр бүл болсон? Би одоо 33 настай, тэгээд одоо хүүхдтэй болж амжаагүй байгаа. Тэгтээ гэр бүлтэй. Тэгээд ер нь бол бас асал нэг жоохон үхэмдээ одоо хүүхд гэдэг зүйлийг жоохон хоош нь тавьж үзэж байгаа. Таны хувьд бүх юм баталгаатай болсны дараа юм уу. Тэгээд бас энэ чинь нэг бодлын гişирж үтсэн хүн гэдэг шиг нэг бодлын бүр амьдралаа бат болгож ажил хүүхдтэй болох бүгсэн бодол надад ч гэсэн тэгдэж явдаг. Яагаад гэвэл одоо энэ бусад найзуудаа амьдрал эрт зохиосон найзуудаа харахад одоо юу гэдэг нь те зарим нэг асуудлууд нэгээрээ араар тавьж одоо нэг юу гэдэг нэг тийм асуудлууд гарна шүү дээ те. Тийм. Харин таны хувьд тэгээд ерөн зүгээр яг нэг 30 гараад гэрлэх нас оройтон моройтон гэдэг дээр бол тэр бодол бол таны хувьд бол нэг юу байхгүй. Тий, байхгүй. Эрт хүнтэй сууж, эрт амьдрал зохиогоод яг одоо бол сайхан харддаг л да. Би одоо баг найзуудын маань хүүхдүүд над руу фэйсбүүкийн найзын үсэлт явуулж जैन. Тэгээ сайхан том болсон, сайхан амьдарч байгаа найзууд байна л да. Эрт хүүхдтэй болсон 17 8 таа хүүхдтэй болсон гэхэд хүүхдтэйгээ хамт ингээд баг өсөд байгаа юм уу яг. Би одоо найзуудынхаа хүүхдтэй хамт өсөж штэ яг үнэ. Яг амьдрал нь ингээд сайхан болж байгаа ч хүмүүс байна. Тэгтээ ингээд юу гэдэг те эрт гэр бүл зохиоцсон хүмүүс одоо нэг найз нөхдөйгөө уулзаад ингээд бааранд орой шоудаа эсвэл нэг өөр хүн давуулж явчих гэдэг ч юм уу те. Тийм асуудлууд харагддаг. За баярлалаа. Тий. Одоогийн байдлаар бол тэр манай найз бол ерөөсөө үзэх юм үзэл юу гэдэг амьдралд нь хорн гарсан ир хүн гэж яахгүй байгаа тий 30 нас гарчлаа би өмтэй суу юм уу гэж яахгүй байгаа. Тий. Болдог юм болдгоороо болно бурхны зураг надад би мэдээж ямар үр хөвгтөй болох чадамжгүй амьтан байгаа ш нэг нэг цагт болно гэсэн сэтгэхүйтэй л явж байгаа. Би тэр найзгаа их зөв гэж харддаг. Одоо тэгээд нөгөө нэг европчууд ч одоо бас яг ингэдэг үстэй тий. Тий, ер нь европчууд юм шүү. Тий. Тэр би найзгаа яг тийм үзэл бодолтой байт юм байна да гэдэг одоо тэр нь айгүй хүчтэй ханддаг штэ. За баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За яг бүсгүүчүүд гэж лайвын доор те ингээд ирчүүд холбогдохгүй өнөөдөр чинь бүсгүүчүүд холбогдсон штэ гээд яг бүсгүүчүүд холбогдвол илүү сайн. Гэхдээ сая бол нэг анхны сонсогч байсан учраас би эрэгтэй юм эмэгтэй ч гэж мэдсэнгүү. За хоёр дахь сонсогч. Байна уу? Байна сайн байна уу? За сайн байна уу? Яа. Бүсгүүчүүд холбогдсон. За та гэрэлсэн үү? Гэрэлсэн. Би 30 гарчаад гэрэлсэн. За. Тий, одоо л би чинь бит гарсан л да. Гэрлээд удаж нь яг тухайн үедээ гэрлэхгүй утсан шалтгаан юу вэ гэхээр би чи одоо нөгөө 80-аад оны төлөөлөл ахгүй юу? За. Төрсөн одоо 80-аад он төрсөн гэсэн үг. Тэгэхээр тухайн үед би тэдний үед болохоор гэр бүл салалт айгүйх байсан. Яагаад байсан бэ гэхээр тухайн үед нөгөө боловсролын зөрөө бидний үеийнхний дунд бол байсан. Тэгсэн. Тийм тэр шалтгаанаар л гэж би ер нь бол боддог доо. Тэгээд сүүл рүүгээ ирэхгүй бас нэг жоохон удаан болохын шалтгаан нь би бодохдоо одоо эмэгтэйч тэр эрэгтэйч тэр нэг жоохон өөрөөсөө бие дагаад тэр хүртлээ бас ингэ сувсан. Тэгээд нэг найзлаад ирэхэд явахаараа нөгөө жолоогоо булаацлж байгаа юм шиг. Нэг тийм яах гээд тэгээд эмэгтэй жоохон специалинтэй байх гээд юм уу илүү байх гээд хахаар тэр нөгөө эрэгтэй хүнийхээ байглаас таансаа заяас нөгөө бардам зан гэдэг юм руу насч хөндөөд идэг юм уу та. Гэсэн тийм юм бол ажил байсан. Тэгээд тийм зүйл анзаарагдчихсэн тухай үү. Та яг 30 гараад гэрэлсэн гэж штэ. Тэгэхээр 30 гартлаг яг гэрэл хүртлээ ер нь ингэж яарж исэн үү? Өөрөө дотроо яана 30 гарчлаа. Би ингээд хүнтэй гэрэлмээр байна. Хүнтэй гэрлэх юмсан. Би өмнө нь нөгөө нэг гэрлээс салчихсан байсан. За.
Тэгээд ганцаараа нэлээд байсан л да. 4 жил. Тэгээд ахаад гэрлэхээр бас нэг тийм айдас бол байсан. Ахаад салчих үедээ гэсэн тийм бас нэг юу байсан шүү. Зин зүйл гэрлэхэд нөлөөлсөн тий. За баярлалаа танд. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа, өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдөр яг ийм сэдвээр явж гэн 30 гарсан ч гэрлээгүй байгаа бүсгүүчүүд, ялангуяа ууланд бүсгүүчүүд холбогдоод яагаад гэрлэхгүй байгаа шалтгаанаа, за тэгээд нэрээ ингээд гэрлэхгүй байгаа шалтгаанаа хэлчихэд нийгмийн зүгээс, эргэн тойрны зүгээс одоо юу гэдэг таны гэрлэхгүй байгаад яаж ханддгийг, тэр нь танд ямар санагддгүй гэдэг талаараа ярилцж байгаа. За нэвтрүүлгийн хамтран хэлэгчийн мэдээллийг хүргэчээ. Тэгээд сонсогч нартайгаа холбогдъё. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх гэсэн уриатаагаар Ингүүн Эг групп компани бидэнтэй хамтран ажиллаж байна. За 2012 оноос хойш автомат гаражийн хаалга, за металл цонх хаалга, вакуум цонх хаалга, шилэн фасад, төмөр хийц, хашааны автомат хаалга, төмөр хийц гэсэн ийм 5 чиглэлээр энэ компани үйл ажиллагаа 2012 оноос тогтвортой явуулж байгаа юм байна. Тэгээд дэлхийн 180 гаруй улсад түгээлдээ хийдэг Бээжингийн улсын үйлдвэрийн яг Европ стандарттай материалыг аль биесээр оруулж ирээд за ингээд бүх материалын ашиглалтын хугацаа 10-аас 15 жил ийм байд юм байна. Маш чанартай материал ашигладаг гэсэн үг. Тэгээд өнөөдөр бол шилэн фасадны давуу тал болон чанарын мэдээллийг танд хүргэнэ. За гоёл чимэглэлийн өндөр үнэлэмжтэй. За энэ шилэн фасад болохоор гоёл чимэглэлийн маш өндөр үнэлэмжтэй, архитектурын маш гоё өвөрмц дизайн шийдэл гаргах боломжтой. За байгалийн гэрлийг ашиглах боломжтой байдаг энэ шилэн фасад хийчихээр өдөр тутмын гэрэл байгалийн гэрлийг маш сайн нэвтрүүлнэ. Тэгээд ирэхээр нөгөө цахилгаан хэмнэн гэсэн үг. Дотоод орчин илүү тав тухтай, байгалийн гэрэл одоо дотгошоо илүү сайн нэвтрэхээр тэр чинээгээрээ уур амьсгал гоё нээлттэй байдаг юм байна. За дээрэс нь стресс хүртэл байгалийн гэрэл ихтэй газар харьцангуй бага байдаг гэж үздэг юм байна лээ. За дулаан тус гаралт цайтай байдаг миний шилэн фасадууд. За орчны уур амьсгалыг гоё сайжруулдаг, хотын одоо толь мэт харагддаг, годомчны орчныг гэрэлтүүлж өгдөгөөр шилэн фасад орчин үеийн хотод бол маш түгээмэл ашиглагдж байгаа. За засвар үйлчилгээ бас багатай байдаг гэж шүү шилэн фасадаар юу байвал хөнгөн цагаан профиль, нарийн боловсруулалттай шил ашигласнаар удаан эдлгээтэй байдаг. Тэгэхээр энэ удаан эдлгээтэй дэлхийн стандартын шилэн фасадыг сонирхож байгаа бол Ингүүн Эг гэж энэ компанид хандаж болох юм байна. За тэгээд төслийн хугацаа богиностой юм байна. Барилга барьж байгаа компани шилэн фасадаар ингээд хийх юм бол төслийн хугацаа илүү богино хугацаанд хийдэг. Угсралт нь маш хурдан байдаг. Угсрахтаа барилгын гадна бүтцийг хамгаалдаг ийм онцлогтой байд юм байна. За тэгээд мэдээж экологид ээлтэй байдаг. Сэргээгдэх материал ашиглана. За эрчим хүч хэмнэх байдлаараа байгальд ээлтэй шийдэл болдог. Ийм шилэн фасадын давуу талууд маш олон байдаг юм байна. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та 9911 7093 гэдэг утаснаас авч болно. 9911 7093, 9999 41 84 гэдэг утаснаас мэдээлэл авч болно. За тэгээд үйлчлэг авсан хүмүүс донд бол олон жилийн эдлгээ даадаг, сайхан цонх хаалгатай боллоо гэж сэтгэл хангалуун байдаг үйлчлүүлэгч нар маш олон байдаг юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх гэсэн уриатаагаар Ингүүн Эг групп компани хамтран ажиллаж байна. За дараагийн сонсогч авъя. Байна уу? Байна уу? За, уулын бүсгүүчүүд холбогдвол сайн байна. За яг нэгэнтэй холбогдсон юм. Хоёлоо товч яриа. Бүсгүүчүүдийн чи лайваар ингээд ирчүүд яагаад эмхтэй хүн холбогдгээд байхад дайрж орж ирээд байгаа юм бэ гэж хүмүүс хэлээд байна. За одоо яах вэ? Тий, товчгоо ярьчаа хоёлаа тий. За, юуны тухай вэ? Сэдвээ сонсоогүй бол сонсож байгаад эргээд ороод ирээрээ уучлаарай. Нэг 30-ыг суугаагүй гэдэг. Та сэдвээ бэлдэж байгаад орж ирсэн дээр авах. Шууд ярина. Бид бүх төр дээр ярих бэлдээ. За. Бүсгүүчүүдтэй холбогдоход бол хоёулаа товчхон яриа тэгвэл. За тэгье. За. Асуугаа. Юуны тухай вэ? За, уучлаарай хоёулаа эргээд холбогдъё. За, ер нь бол нэвтрүүлгийн сэдвийг сонсож байгаад тэгээд яг ингээд нөгөө би ийм зүйлийн талаар ярих гэж байна гэж бодож орж ирвэл илүү зүгээр. Тэрнээс шиг нөгөө зүгээр л одоо юу гэдэм дэ нэг юм юу ярих вэ? Эсвэл зүгээр л чөлөөтэй юм буу халъя гэдэг сэдвэр бол энэ нэвтрүүлэг явдаг шүү дээ. Уучлаарай. Тэгээд бүсгүүчүүд холбогдвол өнөөдөр нэвтрүүлэг дээр уг нь яг ингээд 30 гарчаад хүнтэй суухгүй байгаа шалтгаанаа бүсгүүчүүд ягаад хүнтэй суухгүй байгаа юм. За, хүнтэй суухгүй байгаа шалтгаанаа хэлээ. Дээрэс нь эргэн тойронд одоо юу гэдэг нь таны шалтгааныг ойлгож гэнэ үү, ямар байдгүй гэдэг тал дээр өнөөдөр холбогдож ярилцж байгаа юм. За эргээд тасарчлаа. 77 38 83 гэдэг утас руу залгаж эфирт холбогдох юм. За тасарчлаа. Эргээд залгаарай. Олон хүмүүс ингэ нөгөө зэрэг залгаад байгаа учраас. За 72 тэг 2-тай
За байна. Байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За таныг сонсож байна. Яа би 30 гаруй нас 32 тод хүнтэй суугаад. За. Тэгээд ер нь бол 30 гарсан хойно хүнтэй суух нь зүгээр юм шиг санагдсан шүү дээ. Ааха. Би одоо 50 гаруй настай. За. Тэгээд ер нь монголчууд гэдэг чинь нэг өхөд хүнстэйгээ ирдэг гэж энэ бол бас худлаа юм шиг. Хүүхд чинь маш их мөнгө хөрөнгө шаарддаг. Наад зах нь ирээдүйн сургалт интерес ахлаа. Одоо чи өмнө ямар үнэтэй болсон бэлээ. Хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээвэл ер нь бол залуу наснда хөдөлмөрлөөд хажуугаар нь бас аялж зугаалаад тий газар орон үзээд бүх юмыг нэг окей болсон үедээ ер нь гэрэлүүлэх зүгээр санагдсан. Миний хувьд одоо миний амьдрал дээр байгаа байдал ч гэсэн ер нь бол тийм. Та юу яасан 30 гарцсан хойно гэрэлсэн гэхээр тэр үед яарж исэн өөрөө ингэж яана 30 гарчлаа би гэрэлх юмсан гэ дээрэс нь эргэн тойрноос чинь шахалт ирсэн өвтөө суугаач хүүхд ч ороодлоо штэ 30 гарчлаа штэ гэж. Үгүй юу. Би өөрөө нэг 24 настай Монголоос гараад гадаад амьдарч байсан. Тэгвэл арга. Би над тийм шахалт дарамт байхгүй тэгээд ер нь өөрийнхоороо сураад хажуугаар ажиллаад бас өөрийн гэсэн санхүүгээ үүсгээл тий. Тэгээд бүхэн болсны дараа ингээд гэрлүүл ер нь зүгээр юм шиг санагдсан. Надад санагдтыг. Тэгээд манайхан бас нэг яарч гэрэлтлээл амьдрал алдаал би ойлгохгүй юу учраа мэдгүй ээжиж бас нэг хүүхд гаргаж тэр хүүхдээ өмчрүүлээл тий. Ингэжсэн ер нь бол нэг төвшин нэг болсон үедээ юм үзэж бас одоо газар орон үзэж тайсныхаа дараа гэрэл зүгээр юм лөө гэж боддتي. За баярлаа. Баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа. За. Байна уу? Байна. За сайн байна уу? За радиогоо унтраачих уу? За. Тий цаан чи давхар яваад идэгий. Тийм байна. За метросэд сонслоо. Саяны ярьсан бүсгүй болоо энэний өмнө ярьсан хоёр бүсгүйтэй нэгэнтэй самт нийлээд нэгэнтэй нийлэхгүй. Та өөрөө хиттэйдээ гэрэлсэн хүн бэ? Би одоо яг л нөгөө нэг цэл залуу нас буюу нөгөө нэг 20 наснда хайны цэлтэйгээ хань танилцаад хүүгээ гаргаад одоо би 4 сайхан хүүхдийн ээж тэгээд нэг сайхан ач охинтой ингээд одоо амьдралын минь одоо гол утга дээр ач охин дээр явж байна. За. Яг нь эрт гэрлэхэд тустай. Яг л нэг дөр хүүхдүүд том болно. Энийхээ төлөө эцэг их хоёулаа хариуцлага хүлээн. Тэгээд заавал өнөөдөр хамгийн сүүлийн эмэгтэйтэй адилхан би өнөөдөр мөнгө хураачаад хүүхдтэй болно гэдэг бол энэ бол маш буруу бодол. Өнөөдөр манай монголчууд тэгдэг шүү дээ. Хэдэн их юм бүлдчихэл би өнөөдөр маргааш үлдэх чинь маргаашгаа хоолыг бэлдэн гэж манай монголчууд энэ насндаа тийм бэлдэлгүй шүү дээ. Таны хувьд уучлаарай яригч насалчи. Таны хувьд хүүхд чинь 30 гарчаад хүнтэй суухгүй байвал та шахаж яаруулах уу? Тухайн одоо жишээ нь одоо 80 оны үед байх юм уу те манай ээж аав нар тэгдэг байсан бол би бол одоо бол тэхгүй. Ягдгүйл одоо нийгэм шал өөр болсон. Өнөөдрийн бидний 80-ад оны нийгэм өнөөдрийн 2000-ад оны нийгэм шал хоёр өөр байхгүй юу? Хоёр өөр. Тийм мэдээж. Энэ бол шал өөр бид нар өөр хүмүүстэй одоо ялангуяа бүр энэ гарч байгаа энэ өндөр юм потенциалтай хүүхдүүдтэй бол бүр энэ талаар ярих чинь байхгүй бид нар хүчлэх чинь байхгүй баг өөрсдийнхөө нь юу сурмаар байна юу бид нар жоохон бахад аав ээж чи хуульч бол чи нэгтэн бол чи эмч бол гэж бид нар ингээд шууд ингээд өөрсдийнхөө албан хүчээр одооний хүүхдүүд тийм биш болсон байхгүй юу. Тийм болохоор амьдрал гэсэн нэг нь зөв нөгөөх нь буруу гэдэгтэй адилхан ерөөсөө л тэнцвэрийн хууль үед тэнцвэрийн юм л явагддаг юм л да. Би тэр талаас нь хэлэх гээд байгаа юм. Түүнээс биш одооний чи юу гэх чи 30 гараад гэрэлсэнгүү чи муу байна чи сайн байна гэж хэлэх тийм
юу шүүх арга байхгүй. Зүгээр л хувь хүний л яг л тийм юутай өөрийнх нь нөгөө нэг бодол сэтгэх одоо нэг ард түмний нөгөө нэг ядгаар нөгөө хар яриагаар бол тус амьдралаараа хүн амьдралаа зохиодог гэдэг чинь энэ багхгүй юу? Тийм самт шиг. Түүнээс биш өнөөдөр мөнгө хураагаад би 5 хүүхэдтэй 2 хүүхэдтэй болно. 2 хүүхэдтэй болох юм чинь би ингэж боловсруулаад би эднээс нь ингэж зарцуулаад би ингэж мөнгө олоод энд нь ингэн гэсэн ийм ойлголт бол яг хаа дараагийнхын эмэгтэй чи битгий төрүүлээч тий. Энд чинь бол угаасаа амьдралын хуулиар болдгийм аа. Хүүхэд гэдэг хүн чи өөрөө аяанда боочод өсөөд ирэхээр аяанда тэрнгөө мэдэх юм аа. Бид нар хүүхдүүдийн төлөө энэ боловсруулах бүхний тулд ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм чинь цагийн хамгийн сүүлийн эмэгтэй шиг битгий ийм буруу үйл дуурал хийчээ гэж хувь хүн талаасаа би хэлэхэд байна. Яг бусдын үзэл бодлыг та хүндлэх хэрэгтэй л дээ. Тэг хүн болгоны бодлоо өөртөө бодол ч дээ. Таавал тэгж боддог байж болно. Тэр хүн чинь бас тий. Гэхдээ яг нийгмийн өөр болчиход байгаа шүү. Гус хүртэл хүмүүс яагаад суухгүй байгаа. Одоо манай хамаатнууд донд надад нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр охин байна. Сайхан томаа өндөр ажил хийгээд үнэхээр өстой бас мундаг байна. Тэрийг бол ингээд тухайн насанд нь заагаад ингээд амжилтыг хараад үзэхэд бол мундаг. Гэтэл хувийн амьдралын харангууд одоо хүртэл амьдралаа тогтоогоогүй нөгөө нь хуучны үзэл шиг одоо хүртэл хүүхд чи оройтлаа гэдэг шиг тийм харагддаг. Гэхдээ тэдрийг хараад амьдрал бас үгүй юм байна. Тэгээ бидний үе өнгөрсөн юм байна. Өөр үед бид нар амьдарч байгаа байна гэдгийг нь харуулдаг гэдэг юм аа. Тэгэхээр тийм үү. Уучлаарай түрүүн сүйд толбогдсон юм гэхдээ хувийн шалтгаан руу шүүмжилсэн уучлаарай ямар ч үйлчлэхгүй. Харин ер нь бол зүгээр нөгөө өөр өөртөөхөө л бодлыг хэлж байгаа шүү дээ, тий. Би бас таны бодлыг хүндэтгэж जैन. Хүн болгон өөр өөрийн бодолтой. Тэгээ нөгөө өөрийнхөө бодлыг бусдад тулгаад авах л жоох муухай. Тийм. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрөөлөөрэй. Зүгээр. За баярлалаа. За ажлын амжилт. За тэгээд нэрээ тиймтэй харин ингээд нэг хүн болгоо өөр өөрийн бодолтой зүгээр өөрийнхөө бодолтой байна гэдэг бол сайхан яг чи над шиг тэгж бодох хэрэгтэй гэд тий над бодол чинь буруу штэ гэд бусдын бодол руу дайраад авах бол харин энэ нэмлэн одоо юу гэдэг энэ бол болохгүй үйлдэл байх тэрнээс биш одоо юу гэдэг хин нэгний бодол надад таалагдахгүй байх бол энэ хэвийн тэгэхээр бид нар одоо харин ингээд маш гоё өөрийнхөө бодлыг чөлөөтэй байдлаар илэрхийлээд бусдын бодлыг ч гэсэн хүндэтгээд сонсоод ингээд яваа сурж байгаа. Энэ дээр бол маш сая бол бид хоёр ч гэсэн ингээд нэрээ бусдын бодол руу дайрч өгөөд өөрөө ч гэсэн уучлалтгүйгээд маш гоё соёлтой байдлаар нэрээ тийм байна би бусдын бодол руу өөрийнхөө бодлыг түлхчих шиг боллоо гэд уучлалтгүйж байна. Гоё харилцааны явж гэсэн энэ гоё. За дараагийн сонсогч байна уу? Сайн байна уу? За би сэдвээ сонсоод өөртөө тохиолдсон юм яг маш санагдлаа. Би одоо 37-тай. За. Ганц би. Доор хүнтэй суугаагүй. Залуу одоо 20-д тахад. Суухан зөндөө очижсэн. Нэг залуутай сонгоод сууя гэд ингээд сууж исэн. Тэгсэн чи бит хоёрын карьер хоёулаа зэрэг гоё өсөх боломж гарлаа. Тэгээд бит хоёр ингээд гэр бүлээж зохио хамтдаа ч хөгжиж өсөе гэж хэлж энэ тэндээс хоёр одоо хүүхэдтэй болох хэрэгтэй ингэж таа гэж би надад ингээ аягүй дарамт ирлээ. За тэгэнгүүт нь би ингээд өөрийнхөө карьерийг өсгөмөр өгдөг тийм би чинь бас өөрөө цаашдаа бас л өндөр боловсралтай өөрийнхөө хичээсэн зүтгэлээ бас өгөөж амсмаар байдаг тийм ээ. Гэтэл өөр хүүхэд гарах гэсэн тийм шахалт зөндөө ирсэн. Тэгээд би ар гэрээс нь ингээд имээ өвөөгөөс нь ингээд хүүхэд нэхэд хаар би дөнгөж 25 амжилт хүүхэд гармааргүй санагдаад би тэр залуугаас болчихлоо. За. Тэгээд тэр тухайн үед карьер маань өсөөд одоо ингээд 37 настай болоод ингээд бүх юм ингээд одоо миний хувьд одоо жигдэрчлээ хүнтэй сууя ингээд тгий гэхээр 37 та болчоод тэгээд сон гэхээр атгаач тохирохгүй байна. За. Хүмүүстэй таахгүй ихтэй хүмүүс одоо бодлын зөрчил, үйл хөдлөлийн зөрчил, нийгмийн харал хүндэтгэлийн зөрчлүүд гарч ирж байна. Ингээд харах юм бас тийм эртний үнтэй таарамжгүй болж байна. Хоёрт эргэн тойрныхоо хүмүүсийг ингээд харж байна. Эгчнэрийнхээ одоо хүүхэд гаргасан түүхүүд, үеэлүүдийнхээ хүүхэд гаргаад ихэнх амьдарч байгаа түүхүүдийг ингээд харахад хүүхэд харах маш их том асуудал байна. Шидэд цэцэрлэг байгаа ч тийм би ингээд хувийн цэцэрлэг өвн байна гэдэг ингээд бүгдийн зохицуулнаа гэж хүүхэд гаргаад болох ч гэсэндээ яг
нөхцөл байдал нь өнөөгийн нийгэм бол аюу хэцүү юм байна гэж бүр ингээд зүгээр харахын төдий шантарч байна. За тэгээд одоо ханаад том уу гэдгээс ахуулаад одоо ингээд ойрын хүмүүсийн хүүхдүүдийг харахлаа чинь Монголд одоо хичнээн ханаад төрсөн ийм таам байдаг ч юм уу үгүй ч юм уу те аюу их асар их ингээд дарамт их байд юм байна хүүхдтэй болоход гой 50 орчим гажгаа Монголд. Тэгээд нэг хүүхдтэй хүмүүс их ядарчин сүлдчин одоо үнэхээр ингээд гой 50 байх нөхцөл ер нь байдаг юм. Одоо би бол ингээ ганцаараа явсаар байгаа бүр сэтгэл амар болчих. Тэгээ одоо би ахаад одоо ингээ хүнтэй сууя гэд хүн гарч ирнэ. За. Тэгэхээр дахиад хүүхэд нишээдэг. Тийм тэгэхээр би бас өөрөө 30 яг ингээ бэлэн болсон гэж бодож байгаа боловч 35-аас дээш насны хүмүүс хүүхэд гаргахад юу тохиолддог вэ гэж гомдлууд бас маш их байна штэ. Тэгээд энэ болгоныг би ингээ Монголд давж чадахгүй үгүй юу гэдэг байгаа байхгүй юу? Ингээд бэлэн одоо эсгүй болол үнэхээр одоо залуу тэ чаби хаан ингээд залуу 90 сарвал одоо төглөг байгаа үедээ олон хүүхэд гарчмаар ч юм шиг заавал юмаа бэлдэн гэхгүй тэ одоо залуудаа ингээд гарчихъя гэх юм бол танаа нийлэл одоо багаасаа хамт суухан зөв ч юм шиг одоо ингээд том болчоод ингээд харах юм бол хинтэж таарахгүй шүү дээ. Өөрийн гэсэн үзэл бодол цаочтой юм байна уу? Өөрийнхөө үзэл бодолтой ингээ хүмүүсийг ойртуулдаг юм байна. Тийм учраас хүмүүсийг ер нь гэхдээ залуу хүмүүсийг хэвээ боломжтой байгаа сайн хүнтэй таашсан гэж үзэх юм бол ер нь гэхдээ суугаасай л гэж үзтий. Үеийг одоо үеийг 30 хүрэлгүйгээр би ингээд ажил амьдрал карьераа болгож ээж хүнтэй суугaalгүйгээр үү? Хэлгүйгээр тийм. Юу нь бол энэ дэлхийдээ төрсэн эмэгтэй хүн л бол надад ингэж санагдлаа. Өөр хүүхэд гаргах хэрэгтэй юм байна. Одоо би ч хүүхэдгүй шүү дээ. Жишээ нь хүүхдтэй явж байгаа карьергүй ч гэсэн ингэж явж байгаа хүмүүс тайхан л шүү дээ. За баярлалаа. За өдрийн сайн өнгөрүүлээрэй та. За өнөөдөр бол ингээ нөгөө үндсэн сэдв бол ялангуяа бүсгүйчүүд холбогдоод 30 гарсан ч хүнтэй суугаагүй байгаа. Ялангуяа хүнтэй суугаагүй байгаа бүсгүйчүүд яагаад хүнтэй суухгүй байгаа шалтгаанаа. За 30 гарчаад хүнтэй суухгүй байхад нь эргэн тойрноос дээгүүт ямар дарамт шахалт ирдгийг эсвэл яаж ойлгох гэнэ үү, ойлгохгүй байна уу, яагаад хүнтэй суухгүй байгаа гэдэг шалтгаануудаа ярилцж байгаа. Тэгээ ер нь бол манайхан чи ер нь нэг юм одоо ч гэсэн ингээд хүмүүс бол тэг хүнтэй суугаач гэж шахдаг цагаан сараар ингээд нөгөө хүнтэй суухгүй байгаа хамаатныхаа охид бүсгүйчүүдийг одоо юу гэдэг хүнтэй суугаач гэж улайлгадаг гэдэг Facebook дээр байнга тийм явдаг шүү дээ. Тэгэхээр энэ сэдвэр ярилцж байгаа. Тэгээ яг ер нь болж игэл харин ингээд 30 гарцсан тэгээ хүнтэй суухгүй байгаа бүсгүйчүүд эфирлүү холбогдоод би 30 гарцсан хүнтэй суугаагүй ийм шалтгаанаар би хүнтэй суухгүй байгаа гэдэг шалтгаанаа тайлбарлавал илүү сонирхолтой явах юм байна. За нэг сонсогч авчаа тэгээд хамтрал хийж байгаа мэдээллийг хүргэе. Зя холбогдлоо. Өдрийн мэнд. Байна. Сайн уу? Тэн би хүнтэй суусан гэхдээ 30 гарцсан. Би 25 таа сууж исэн. За. Тэгээд 26 таа төрсөн. Тэгээд ер нь яг цанийн эмэгтэй хэлдэг бол яг ингээд үнэн манай Монголын нийгэм айгүй хэцүү. Би 3 хүүхэдтэй. Тэгээд нэг эмнэлэг орохлоор улсын эмнэлэг угаасаа болохгүй. Хувийн эмнэлгээр явахлаар 3 хүүхэдтэй үзүүлэхлээр доотлол нь 400 мянган төгрөг хүчүүд гарч ирдэг. За тэгээд ер нь ингээд нэг би одоо дахиж одоо төгсөхгүй гэж боддог байхгүй юу? Яг нэг одоо ингээ маамад хүмүүс ингээд зүтгэж одоо аваач те ингээл тэгдэг. Нөгөө 30 гараад хүнтэй суух тухай сэдв рүү явахгүй бол ингээ нөгөө нийгмээ шүүмжлээд ингээд юу сэдвээс халиа явчлаа. За тэгэхээр өстэй ер нь л залуу байгаа дээрээ суусан гэж амьдралаа хамтдаа амьдралын өсөн хөгжин өөр хүүхэд хажуугаар нь зэрэгцээд ингээд нэг юу байгаа юм чинь хамт нөгөө томроо явчихна гэх юм уу? Тэгэхээр би 25-та 26 та төрсөн ч гэсэн би оюутан байхдаа төрж явахгүй аваа. Арай эрт нөхөртөөгөө учирсан бодол гэдэг юм уу те? Одоо тэгээд нөгөө 10 жилээ төгсөхдөө ингээд төрөөд явсан найзуудаа харахлаар гоё гэхгүй одоо ингээд карьер нь яа ингээд хүүхдүүд нь хөөрхөн болсон. Тэгэнгүүт ингээд одоо яг карьераа тэд нэр ингээд хөөж эхлээд
бодлон зэгцэрсэн байгаа байхгүй юу? Одоо яг юу хүсч тэмүүлээд байгаагаа мэддэг болсон. Тэгэхэд би 20 эдтэйдээ ганц би байхдаа яг миний суур хүний онцлог ахalta өөрийгөө нэг олж чадаагүй, өөрөө төлөвлөж чадаагүй яг ажил хийгээл ингээл яваад идэг байсан байгаа юм ганц би байхдаа. Тэгвэл одоо 30 гараад ирэхлээр хүүхд том болсон, хүүхдтэй хүн яах вэ гэхээр зоригтой болж байна. Зориг нь тодорхой болж байна. Тэгээд тэнгууд би одоо 26 та хүүхэд гаргахад би одоо кэсэл авах байхгүй юу? Ингээд яах юм бэ би хүнээр хүн хийж байгаа тийм үү яг миний юу боломжтой хаяа нэг ганцаар хөрөө маа хийчих гэж байгаа ч гэсэн надад ерөөсөө нэг яг болцлоод ингээд карьер хөөх ямар ч ингээд боломж авахгүй нөхрийнхөө ард ингээд нөхрөө дэмжээл сууж идэгтэй би болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол залуудаа л эмэгтэй хүн тий зөв шийдвэр гаргаад голын хэвнтэй хандаад тэр сугал хамгийн чухал гэж би бодож байна. За баярлалаа. За өдрийн сайхан хүргүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. За 11 цаг 43 минут болж байна. Та санаа нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Автомашин авах гэж байгаа бол Simple-с аваарай гэсэн уриатаагаар Simple application бидэнтэй хамтран ажиллаж байна. За автомашин авах гэж байгаа бол яг одоо санхүүгийн боломж чинь одоо юу гэдэг нь манайхан бол урьдчилгаагаа төлөө дандаа зээлэр лизингээр машин авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр та Simple application-ыг гар утсандаа татаад тэгээд Simple-с та өөрөө машиныхаа үлдсэн одоо санхүүгийн хэрэгсээг эндээс хангаж болно. За таны санхүүгийн нөхцөл зориулаад 2.5-аас 3.1% хүүтэй зээл Simple-с та авч болно. За юу яагаад дижиталаар та өөрөө ингэ Simple application-ыг татчихад тэгээд танд хичнээн төгрөгийн зээл гарах боломжтой вэ гэдэг зээлийн тооцоолыг чинь бол танд Simple application өөрөө хийж өгөх юм байна лээ. За зээл бол ерөөсөө 2-8 цагт таны зээлийн хүсэлт шийдэгдэнэ. За 500 хүртэл сая төгрөг дээдлэн 500 хүртэл сая төгрөг зээлэх боломжтой. Иргэн төлөгдөх хугацаа 96 сар хүртэл урт хугацаагаар зээлж болно. За зээлийн иргэн төлөлтөө Simple application-аараа буцаага та ингээд төлөөд авах боломжтой юм байна. За тэгээд Simple application болохоор хэд хэдэн салбартай. За 22-ийн нөгөө нэг 22 худлааны зохицолбор дээр Автоком дотор Simple application-ийн нэг төв байгаа. За даах хүрээ Баянзүрх дүүргийн нөгөө даах хүрээний худалдааны төв дээр Simple application-ийн нэг төв байгаа. Яарамгийн Horse Motors төв дотор байгаа. Уранган Park Rivera худалдааны төв дотор Simple application-ийн төв байна. Тэгээд Дүнжин гаруйн хажууд Sunrise Office Simple application-ы бас нэг төв ажиллаж байгаа юм байна. За Facebook дээр та Simple гэж бичээд Facebook руу ороод мэдээлэл авч болно. За эсвэл аппликейшн татыг бол Simple гэж бичээд нөгөө Samsung-тай бол Play Store-оос, Apple-тай бол App Store-оос Simple гэж бичээд аппликейшн татаад тэгээд та зээл авах боломжтой. 8881 1943 гэдэг утсаар лавлж болно. 8881 1943. За ингээд автомашин авах гэж байгаа бол Simple-с аваарай. За дараагийн сонсогч байна уу? За тасарчиж. За байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Яа тэдний дагуул ярив те. За тэгье харин. Тэр 40-тэй. За. Одоо гэрдэггүй юм байна. За. Тэгээд миний үеийн шалтгаан бол өсвөр насндаа 3 дүүтэйгээ өнчүүлсэн. Тэгээд их байдал суртахад зарч гарахгүй бодоогүй явж ирсэн. Тэгээд хамгийн баг дүү маань тустаа гараад 35 хүрсэн чинь айгүй ингээ гоё болоод ирж байгаа байхгүй юу? За Тэр нэг нэг айгүй хачаатай амьдарч байгаад хачаагүй бодно. Айгүй айтайхан болоод 2-3 жилийн баг 38 хүртлээ ерөөсөө нөхрийн тухай бодоогүй. Одоо би жаргаж ийн гэж бодоод ирсэн. За Тэгээд эргээд 38-аас хойшоо болоод ирсэн чи яарч вэ? Тэр хүүхдүүд дүүнэрийн хүүхдүүд чинь тустай гэр бүл юм байна. Би биш юм бэ. Тэгээд эргээд нөгөө хүнтэй гэрлээ сууя гэд бодоо чинь. Яг бидний одоо насны 40-д насны ирчүүд нэг бол салцсан. Грохны асуудалтай. Нэг бол арх уудаг. За. Тэгээд тиймэрхүү юунууд нь. Тэгээ нөгөө яг өнчөөрөөсөн байсан ч юм уу хүүхдүүд ягаад өөрөө би нөгөө дээд сургууль төсөөгүй яг хар ажил хийгээд явдаг. Тэгээд энэ хүрээллийг эрэгтэй хүмүүс маань ийм л. Тэгээд завж хаа би 2 цадааны хүнтэй танилцаж үзлээ. Тэгээд санаа нийцээгүү. Тэгээ санаа таараагүй. 40 нас хүртэл өөрийнхөө амьдралыг бий болгоогүй хүмүүстэй би одоо 40 жил бас утсан амьдрал дээр ахаад нэг түүх өөргөвч өрсөн нэг юм аа та яах вэ? Тэгэл одоо яаж юм. Тэгээд сая өнгөрсөн жилийн хоногийн хэдэн сарын өмнө үзүүлсэн чи одоо нөгөө нэг тачаалтаа одоо жоохон тийм нэр стресстэй амьдрснаас ч болоод юм уу цэвэршилт очижээ. Одоо ингээ хүүхдгөө одоо тэгээ хүүхдгөө
мэдхгүй болохоор ч одоо би хинтэйгээ суух бол. Тэгээ нэг юм байна. Ааха. Ялангуяа ингээд гол танилцаа явахаар яг найз нөхөд тухайд одоо эргэн тойрных нөгөө нөхрийн найзууд ч юм уу маш их танилцуулдаг байсан. Ааха. Тэр үед бас ч нөгөө дүүнэрийн тастаа гарах чинь дүүнэр сургууль төгсөх гэж явсаар агаад 35 хүрсэн. Тэгэл дүүнэр тастаа гараад яасан чи гацаараа тэр дүүнэр юу хүнтэй суух бүр амар жаргасан байхгүй тэр үеийн амьдралдаа. Ааха. Үүнээ тэр туучаа тэгээд өөр ингэсэн гэр орон хамаг юмтай болтлоо. Айгуу сайхан болчлоо. Ааха. Тэгээд 2-3 жил тийм бодлого явж байгаад эргээд яг ганцаар баталгаараа одоо гэлхийдэ гэсэн чинь ингээд би визлагийн хөвд бол ингээд засагцуулчих юм. Тэгэхээр эмэгтэй хүмүүс бол энэ санаа нийлэхгүй ч байя ч нэг хүүхдтэй болох нь илүү дээр юм уу да. Цуцгаа гол юм биш юм байна гэж чөлөөж бодоод байна. Ааха. Тэгээд хоёр дахь хэлээс ухажсан тэр хоёулаа юм маш их уудаг. Ер нь одоо 40 настай эрэгтэй хүн бол яг над чиг ч юм ингээд хин нэг бодох гэж явж исэн биш байдаг юм байна. Эхний хамааралтай ч юм уу тэгэл аль бүр характерын асуудалтай 40 настай ихтэй хүн ер нь байдаг юм байна. Ааха. Хаста тийм байж магадгүй юм те. За баярлаа. За баярлаа. За тэгээд нэрээ ингээд 30 гарцсан. Тэгээ яагаад хүнтэй суугаагүй хүн болгоны шалтгаанууд өөрөөр байх шиг байна. За яг ингээд одоо бол амжаад нэг 2 минутанд багтаагаад нэг сонсогч авчиж ороод ирвэл нэг сонсогч авчиж болох юм байна. За нэвтрүүлгийн цаг бол ер нь энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд 12 цагаас цаглууны ихэнд хүрдэг мэдээ сонсоод 12 цаг 10 минутаас үдийн ачаар нэвтрүүлгээ сонсороо. За нэг сонсогчийг галс авчихъя. За өдрийн мэнд. Сайн байна уу? Сайн байна уу? За 2 минут л байна. За 30 гараад хүнтэй ягаад суудах юм бэ гэдэг тийм юм төтөр шүү дээ тий. Тэгээ ер нь бол 30 гарсан эмэгтэй бол арай жоохон амьдрал одоо нэг өөрийнхөө карьер ч юм уу одоо ер нь бас бодож байгаа өнцгөн нөхцөл өөр байгаа. Тийм болохоор нөгөө өөрийнх нь нэг тийм одоо юунд нь нийцсэн цензурт нийцсэн эрэгтэй Монголд ордохгүй байнууд бол гэж би боддог. Монголын эмэгтэйчүүд айгүй ажилласаг. Тэгээд нөгөө нэг би даан амьдрах чадвар бас арай илүү суугаад байгаа юм болов. Тэгэнгүүт нөгөө эрэгтэйчүүд маань арай жоохон суллалтар. Тэгээд нэг жоохон дэг ажилтаа төрөлтэй эмэгтэй хүн харахаар л болж өгөл за тэгэл нөгөө хүнээрээ нэг тэжээлгч гээл нэг биеийн амрыг харж суугаад нэг тиймэрхүү тал ер нь миний өнцгөөс харахад бол нэг тиймэрхүү харагдаад байдаг санагдсан. Тэгээд бас нөгөө нэг бас зүч гарцаад гэсэн хүмүүс суугаагүй байгаа. Тэр нь болохоор нөгөө нэгэн тэгээд нөгөө суугаагүй явж байгаа л тэгэл нэг 40 мөч гараад эхлэнгүүд угаасаа за ерөөсөө болоо одоо ч хүнтэй суунч гэж юу ах уу гэд тэгээ хайчдах юм болоо даа гэж би бод. Та өөрөө хиттэйдэг хэрэлсэн бэ? Би бол өөрөө 30 таа хүнтэй суусан тэгээд удалгүй салсан. Тэгээд одоо 2 хүүхэдтэй тэгээд ерөөхдөө 3 хүүхэдтэй тэгээд ахыхаа нэг хүүхдийг өргөд авсан байдээ. Тэгээд миний хувьд би хүнтэй сууя гэж ерөөсөө боддоггүй. Яг бол манай том маань одоо хөгжлийн бэрхшээлтэй тэгээд нэг охинтой байдаг болохоор тийм үү нэг охинтой хүн чинь тийм хайцтай байдаг байхгүй. Намайг нэг өнцгөр хараад хүүхдийн минь өөр нэг намайг буруу харахад өөр нэг өнцгөр бас харцсан байх уу гэдэг тийм харц суугаад ч юм уу тэгээд ер нь хүнтэй суух. За яг сууя гэдэг нэг хүмүүс гарч ирнэ ганц нэг ч юм уу. Тэгэхээр нэг тийм ингээд за би мэдээж бас тогтсон ажилттай хүн байхгүй юу. Тэгээд ингээд юм мөдөл нөгөө за нэг тийм айгу хялбар бодолтой. Тэгээд одоо хоол унд мундан дээр ч юм уу ингээд нөгөө бэлэн юм дээр нэг ирж сууж гал. Тэгээд тэнгүүтээ ингээд өөрөө ажил хийж хамт өөрийнхөө мөнгөөр өөргөө болгоно. Тэгээд тэр нөгөө хүүхдтэй унтаа суух гэж болохоор ингэдэг юм бэлээ. Ерөөсөө тэр хүний хүүхдийг бол тэр өөрийн хүүхчийг нүдээр хардгуул юм шиг санагдсан. Ерөөсөө энэ хүний хүүхэд би энэ хүн зөвхөн тэр эмэгтэй хүнийг л яаж байгаас тэр хүүхдүүд нь болохоор тэр эмэгтэй хүний л хүүхэд. Тийм болохоор би энэ хүүхдтэй хүнтэй сууж ин гэсэн тийм ерөөсөө өнцгөр бол хардгүй юм байлээ. Энэ нэг ямарваа нэг баяр устал ч юм уу одоо март ч юм ингээд бодлоо гуц одоо мэдээж эмэгтэй хүндээ одоо нөгөө уулзж байгаа эмэгтэйтэй энэ хүндээ нэг бэлэг цэцэг ч юм уу өгнөд. Тэр гэрт чинь 2 эмэгтэй байгаа шүү дээ. Одоо мэдээж нөгөөт нь 2 эрэгтэй нөгөөт нь нэг охин байгаа шүү дээ. Тэнгүүд чинь надад одоо ингээд бэлэг өгöd тэнгүүд би нөгөөт нь ингээд авчаад
эргүүлээд би ингээд нөгөөдгөө ингээд өөсөө мом ч юм уу хийгээд энийг миний охин нөгөө агаа нөхсөн шүү гэд ингэж өгдөг шүү дээ. Өвчс удаа байгаа. Тэгэхээр тэр чинь уг нь бол тэр чинь хүүхдээ хүнтэй ингээд нийлээл одоо харилцаал уулзаал одоо үерхэд ч юм уу те одоо бас тийм харилцаанд ороод ингээд явж байгаа бол тэр чинь бас эн чинь цаанаа бас охинтой хүн шүү те. Март цаарт гэдэг чинь эмэгтэйчүүдийн баяраар бол тэр хүүхдэд яхад нэг чиглэлд энийг охинтой өөрөө энийг чамд гэсэн бол бас нэг өөр ихгүй. Тийм өнтгөр ерөөсөө тийм манай Монгол эрэгтэйчүүд арай жоохон тийм бай тий. Амьдралын өнцг нь арай өөр. Тэгээ нэг жоохон заа 30 гараад ер нь тэр ажил дүрлэлтэй эмэгтэй уулзж байгаа тохиолдолд бол Монгол эрэгтэйчүүд за ер нь бүгд биш л те. Гэхдээ ер нь дийлэнхийн нэг хувь нь ингээд нэг тийм айгүй тийм хялбар амьдралыг айгүй хүсдэг тийм амар амьдралыг боддог. Яа за. Тийм л хүмүүс юм байна. За баярлалаа. Хоёулаа чи цаг дуусчлаа. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За ингээд нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдрийн та сайн уу нэвтрүүлэгтээ хамтран ажилласан автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Автомашины зээлээр Simple аппликейшн бидэндээ хамтран ажиллаа. За бас та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэе. Ингүн Egg Group компани бидэндээ хамтран ажиллаа. За баярлалаа.